За бүгдээрэнд нь орой минь төргий. Энэ ковидын цар тахалтай Баянзүрх дүүргийн тэмцэж байгаа энэ хурд энэ бүх үйл ажиллагаа зохион байгуулалтыг бол би ер нь сайн байна. Браво гэж хэлмээр байна. Эмч хүний хувьд. Ер нь бас сайн юмыг сайн гэж хэлж, муу юмыг муу гэж хэлж юм үннээрээ байх нь чухал шүү дээ. Тэгээд Баянзүрх дүүрэг дээр нийт 18 мянган хүн шинжилгээнд хамрагдсан байгаа. 3 сарын 17, 18-нд. Ингээд 28 хүн одоо ковидоор өвчлсөн байна. Халдвартай байна гэдг нь тогтоогдсон байгаа. 2 өдрийн дотор 3 сарын 17, 18-нд 18 мянган хүнийг шинжилгээнд маш түргэн хамруулж тэгээд 28 хүнийг олж тогтоож тэгээ хамгийн гол нь маргааш өглөөнөөс эхлээд энэ хөл хоройг цуцалж байгаа юм байна. Тэгэхээр би энийг их зөв гэж үзэж байна. Маш түргэн шуурхай ажилласан байна. Улсын онцгой комисс үлгэр жишээ аваасаа эрүүл мэндийн яамны нэг мануухай байгаа шүү дээ. Тэр сайд энэ ажлыг бусад дүүрэг, бусад газруудад ингэж түргэн шуурхай хийгээсэ. Баянзүрх дүүрэг браво гэж хэлмээр байна би. Ягаад тэгэхээр ийм түргэн шуурхай ажиллаж энэ хөл хоройг ийм түргэн зогсоож ингэж байгаа нь бол зөв зүйтэй энэ хөл хоройг ингэж удаан байлгаж болохгүй. Тэг. Энэ шинжилгээг бас удааж болохгүй. Баянзүрх дүүрэг бол маш хурдан, маш зохион байгуулалтаа сайн хийсэн байна гэж би ойлголоо. Тэг 28 хүнийг илрүүлсэн байна. Энэ 28 хүн цэргийн баяраар гадуур хисээд альсгууд ажилдаа яваад ингээд олон хүнд тараасан байсан бол яах байсан бол те бас л баахан хүмүүсийг баахан дүүргүүдийг хөл хорионд оруулж баллах байсан шүү дээ. Гэтэл 2 өдрийн дотор 18 мянган хүнийг шинжилгээнд хамруулад 28 хүнийг илрүүлээд тэгээд хөл хоройгоо маргааш өглөө 6 цагаас цуцалж байгаа нь бол бас хурдтай хүчтэй түргэн сайн ажиллаа. Баянзүрх дүүрэг браво. Энэ эрүүл мэндийн яамны мунхаг тэнгүүд эндээс сураасаа улсын онцгой комисс энэ хурд хүчтэй ажиллаж бас сураасаа дадлаг туршлага аваасаа гэж би бас эмч хүний хувьд магтаж бас сануулга болгож хэлж байна.